Дээд тэнгэрээс заяат төрсөн бүрд чон гоо марлын удам тэнгэрлэг заяат борчгон овгийн содномын жамблын гончхийн орсогийн даш даваагийн ариун ов байна. Одоо би та бүхэндээ Тэмүүжний мэндэлсэн дэлгүүн болдог овооны талаар мэдээлэл хүргье. 1962 онд Тэмүүжин Чингисийн мэндэлсний 800 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны тогтоолоор тухайн үеийн судар хүчгийн хүрээлэнгийн захирал Онхтын Жамян мөн шинжлэх ухаан академийн эрдэмтэн судлаач Хөдөөгийн Перлен нарын явуулсан судалгаан дээр үндэслэн дэлгүүн болдог уулыг 90 хайсаар энэхүү болдгийн нэрийн толгойг дэлгүүн болдог уул мөн хэмээн тогтоосон байдаг. 1990 онд Дэлхийн Монгол судлалын эрдэмтдийн чуулган онны 3 нуурын Аршаан сүүлийн газар хуралдаж энэхүү жанцан хорол буюу болдгийн нэрийн толгойг Тэмүүжний мэндэлсэн дэлгүүн болдог уул мөн хэмээн санал нэгдэж баталсан байдаг. 1990 оны 7 сарын 20-нд Дэлхийн Монгол судлалын эрдэмтдийн чуулган шинжлэх ухаан академийн эрдэмтэн судлаач нар Гандан тэгшлэн хийдийн зурхаачдын саналд үндэслэн ард иргэдийн оролцоотойгоор Тэнгэрийн зан үйлхийж хавтгай чулуун дээр Тэмүүжин усан морин жил 1162 он зуны тэргүүн сарын шөнийн 16-нд энд мэндэллээ хэмээн Угурчин Монгол бичгээр бичсэн гэрэл чулууг нутгийнхаа ард иргэдийн оролцоотойгоор Тэнгэрийн зан үйлхийж энд ингээд овоо босгосон байдаг. 2010 онд ерөнхийлөгчийн зарилгаар дадал сумдах энэхүү дэлгүүн болдог нь Тэмүүжний мэндэлсэн газар мөн хэмээн улс орон даяар тунхаглан зарласан байдаг. 1162 онд Исүүхэ Баатар дайсан татарын Тэмүүжин үеийг барьж ирэхдээ зэрэгцэн бие давхар байсан уулан хатан гартаа шагаан чинээ нүж ятгсан хүү төрүүлсэн байдаг. Татарын Тэмүүжин үеийг барьж ирэхдээ зэрэгцэн төрлөө хэмээн Исүүхэ Баатар хөвөндөө Тэмүүжин нэрийг хайрсан байдаг. Тэмүүжин гартаа шагаан шинээ нүд жотгож төрсөн учраас ирээдүйн их баатар жанжин хүмүүн төрлөө хэмээн бэлгшээж монголчууд эртээр үеэс л нярайсан ихэд хоньны махаар шүл гарган уулгадаг бол Исүүхэ Баатар уулан ихэд тамгагүй шаргагүй гунгаад махаар нь шүл хийлгэж уулгасан байдаг. Унагсан гүнийхээ дэлүүг нь тухайн газартаа буснаар нутгийн ард иргэд дэлүү булдаг хэмээн ярьж заншсан байдаг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр хэлгэнд нь баг багаар өөрчлөлт орсоор одоо бидний мэдэх дэлүүн болдог гэдэг нэртэй болсон байдаг.